Сайн уу? За миний шинэ бичлэг тавтан морил би өнгөрсөн бараг 3-7 хоногийн хугацаанд бичлэг оруулж чадсангүй. Тэгээ би өөртөө бүр амар гимшлээ. Уул нь бол би 7 хоногт нэг удаа бичлэг оруулна гэд амлалт өгсөн байсан байхгүй юу? Өөртөө. Тэгсэн чинь яг өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд болохоор миний сүүлийн 1 жилийн хугацаанд ажилласан төсөл маань дуусах гад тэрнийгээ нийтэд цацах гад гэх юм уу? Тэгээд нэлээд завгүй ажиллачлаа. Ах сайн бүтэн сайн ажлын өдөр амралтын өдөр гэдэг юу бүх өдрүүдээр ажилласан. Тэгээд өглөө 9-өөс орой 9 заримдаа 10-11 хүртэл ажиллаж байгаа болохоор ердөөсөө бичлэг хийх зав болцсонгүй. Тэгээд энэ шалтгаан маань угаасаа ингээд хүлээн зөвшөөрөх үед шалтгаан байсан болохоор яг би ингээд өөрийгөө уучлсан. Тэгээд өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд би айгүй завгүй байсан. Тэгээ яг юу хийсэн гэхээр мэдээж ажиллаа хийсэн. Тийм учраас яг ямар ажил хийдэм бэ? Data analyst юу нь яг юу хийдэм? Тэгээд миний сүүлийн 1 жилийн хугацаанд ажилласан төсөл маань ямар төсөл байсан юм бэ гэдэг талаараа энэ хүү бичлэгээр ярих гэж бодлоо. За тэгээ манай компанийн хувьд data analyst яг ямар ажил хийдэм бэ гэдгийг сонирхож байгаа юм бол миний энэ хүү бичлэгтэй хамтаагаарай. За хийдэг ажлаа танилцуулахаас өмнө эхлээд би яг компани танилцуулъя гэж бодлоо. Тэгжиж миний хийдэг ажлыг илүү ойлгох юм шиг надад санагдаж байна. За би болохоор нэг технологийн стартап компани маягийн юмд ажилладаг байхгүй юу? Манай компани болохоор ингээд 4 хүнтэй, манай захирал байгаа, 2 девелопер байгаа. Тэгээд би ингээд 4 хүн байгаа. Гэхдээ манай нэг девелопер болохоор энэтхэгтэй байдаг. Бид энэтхгээс аутсорсинг хийдэг. За ингээд манай компани 4 хүнтэй стартап байгаа. Гэхдээ манайхаа болохоор санхүүгийн хувьд бол үнэхээр тогтвортой стартап гэж хэлэхээргүй биднэрт байнгын төсөл нь ажил нь бэлэн байж байдаг. Яагаад гэхээр Австрали нэг labor hiring буюу одоо уул уурхайн компанид ч юм уу эсвэл барилгын салбарт ч юм уу ажиллах хүчин одоо хар ажилчин гэх юм уу да тийм ажилчны эзлүүлдэг компани байгаа юм. Тэр компани IT-ийн одоо payroll-тэй холбоотой, цалин хөлстэй холбоотой бүх төслийг нь манай компани авч хийдэг байхгүй юу. Тэр нь болохоор угаасаа л манайд ирэхэд тодорхой. Яагаад вэ гэхээр манай энэ жижигхэн стартап компани хувьцаа эзэмшигч нь тэр том labor hiring компани хувьцаа эзэмшигч бас аахгүй юу. Тэгэхээр нэгсэндээ үүсгэн байгуулагч гэсэн үг. Тэгэхээр одоо манай жижигхэн стартап компани нэг том компани үүсгэн байгуулагчийн бас эзэмшлих учраас бид нар төсөл олдохгүй бол яах вэ гэдэг юм уу? Одоо ингээд санхүүжилт зохицуул яана энэ гэсэн хайдас ердөөсөө байдаггүй. Тэгээд бид нар энэ тухайн том labor hiring компанийхаа санхүүтэй холбоотой, цалин хөлс бодохтой холбоотой бүх IT-ийн төслүүдийг манай хариуцаад хийждэг. Харин цалин хөлснөөс бусад ийм IT-ийн төслүүдийн болохоор өөр компаниудад ингээд тендер зарлаад ч юм уу тий сонгон шалгаруулалт явуулаад тэгээд хүчтэй юм байлээ. Манайх болохоор ямар шалгаруулалтгүйгээр шууд бүх тэр цалин хөлстэй холбоотой төслүүдийг нь авчдаг. За тэгээд ийм labor hiring компани байна. За одоо яриа энэ labor hiring компани яг яаж ажилтгийг, энэ бизнес нь яаж мөнгө олдё гэдэг талаар ярив. Надад энэ их сонирхолтой санагдчихсан байхгүй. Тэгэхээр та нар ч гэсэн сонирхолтой санагдаж магадгүй гэж дод ярьчих. Жишээ нь одоо манай энэ labor hiring компани нь намайг ажилд өөрсдөө ингээд авчна одоо хар ажилтнаар авчин гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт л намайг Rio Tinto-гийн ч юм уу те нэг уул уурхайн компани сайт дээр очиод ажилуулчихна. Би цалингаа болохоор энэ labor hiring компани буюу одоо эйжент гэдээ яриа авчи. Энэ эйжентээс авна цагийн би $30 цалин жишээлбэл авлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт энэ эйжент маань Rio Tinto-гоос $40 чаржлан $40 авна гэсэн үг. Эркаг ажилуулсныхаа хөлсөнд манай эйжент маань цаанаас 1 цаг тутамдаа $40 цалин аваад надад $30 нь өгчин. Тэгэнгүүт $10 нь өөрсдийнх нь яг ашиг бол яг болж ирэхгүй. Энэ $10-аас нь дахиад ингээд айгүй олон татвар матвар янз бүрийн масагддаг юм байлээ л те. Тэгээд үлдсэн мөнгө нь өөрсдийнх нь ашиг болж үлддэг юм байлээ. Тэгээд энэ цалингийн зөрүүнээс нь өөрсдөө ашиг болдог. Тэгээд би анх бодчихсон байхгүй юу. Жишээ нь би одоо Эрка шууд Rio Tinto-гийн сайтн дээр очивол ажилд орчих юм дээр ягаад заавал ингээд эйжентээр дамжуулаад би ингээд өөрөө $10 алдаад байгаа юм бэ. Тэрний оронд $40 шууд тийшээ нь орчих юм шүү гэж би бодчихсон байхгүй юу. Тэгсэн чинь энэ нь бас их учир жамсантай байд юм байлээ л те. Манай Монгол шиг ийм ажиллах хүчин багтай орон биш учраас ингээд хүн айгүй илбэг байдаг. Дээрээс ингээд хууль дүрм айгүй чангатай учраас ажиллах хүчний бэлдэх зардал нь өөр амар өндөр байд юм байна. Янз бүрийн одоо ийм сургалтанд суулгах хэрэгтэй байдаг. Тэгээд ийм жишээ нь уул уурхайн компани ч юм уу барилгын салбарт ажиллаж байгаа бол нэг blue card ч юм уу те нэг сертификат эдгээр янз бүрийн шаардлагатай сургалтын сууж сертификат эдгээр авах ёстой байдаг гэсэн. Тэр болгоныгоо би хэрвээ авч чадахгүй байх юм бол манай энэ эйжент намайг бэлдээд өгчин. Тийм учраас би ингээд жишээ нь том Rio Tinto-д би өөрөө шууд орч чадахгүй учраас нэгдүгээрт би гүүр болгох зорилгоор
энэ agency-д ханддаг юм байлээ л дээ. Өөр үгээр хэлэх юм бол би Rio Tinto-д өөрөө очингууд намайг авахгүй. Тийм учраас эйжент маань намайг хэрэгцээтэй бүх шаардлагын сургалт, мургалт бүх юу эдэнтэй тэр болгоноор хангаж өгөөд намайг бэлдээд тэгээ Rio Tinto-д нэг хэсэг хугацаанд ажиллуулчингууд Rio Tinto надад үнэхээр сайн байх юм бол намайг цаашд ингээд үндсэн ажилтнаар ингээд авчт юм байлээ. Ингээд нэг ажилтан бол эйжентийг сонгох нэг шалтгаан нь ийм байт юм байлээ. Хоёр дахь шалтгаан гэх юм бол энд чинь хүмүүс ингээд нэг хоттой бас байнгын ажиллаад идэв юм байлээ шүү дээ. Дээрээс ингээд айгүй их хүмүүс гадаад дотоодоос ирдэг. Тэгмүү тэр хүмүүс ингээд богино хугацаанд те 1 жилийн ч юм уу эсвэл 6 сарын хугацаанд ч юм уу эсвэл 2-3 жилийн дотор нэг газараа нэг төсөл дээр ажиллаж байгаа дараа нь ингээд өөр хот руу ч юм уу өөр газар руу нүгээд явах сонирхолтой байт юм байна. Нэг өсөндөө ингээд нэг газараа удаан хугацаанд үндсэн цагийн ажилтан болоод уягдах сонирхолгүй байдаг. Тийм учраас ингээд би чинь одоо casual буюу ингээд агентаар дамжуулаад ажиллах юм бол би маргааш ажилласаа гарлаа гэхэд надад ямар нэгэн хариуцлага ногдохгүй ч гэдэг юм уу. Эсвэл 3 сарны төсөл дээр ажиллаад явхад бол үндсэн ажилтан болоод баахан гэрээ байгуулаад янз бүрийн болохгүйгээр богино хугацаанд ажиллаад явах боломжтой. 3 дугаарт нь гэх юм бол ингээд богино хугацаагаар ажиллуулж байгаа үндсэн биш ажилтнуудын хувьд одоо юм casual гэж нэрлэдэг байгаа юм л та. Тийм ажилтнуудын хувьд гэх юм бол үндсэн ажилтнтай харьцуулахад арай өндөр цалинтай байд юм билээ. Ягаад гэхээр үндсэн ажилтан чинь ингээд ээлжийн амралт авна, дээрээс ингээд өвдөх юм бол 5 хоногийн амралтын эрх авны нэтрэгээл янз бүрийн эрхүүд эдэлдэг. Гэтэл ийм casual ажилтнууд нь болохоор тийм эрх эдэлдэггүй учраас тэдний цалин арай өндөр байд юм билээ. Цалин өндөр учраас бас энэ ажилтнуудын эйжентийг сонгож ийм ажил хийдэг гэсэн. За харин эсвэргээрээ ажил олгогч тал буюу одоо Rio Tinto яагаад ингээд шууд өөрсдөө ийм хүн авахынхаа оронд эйжентээр дамжуулж хүн аваад идэм бэ гэхлээр за нэгдүгээр шалтгаан нь жишээ нь ингээд нэг төсөл дээр надад 6 сарын хугацаанд гинэд 100 хүн хэрэгтэй болъё. Гэхдээ 6 сарын дараа энэ 100 хүн надад хэрэггүй болчлоо гэж үгүй. Тэнгүүд энэ богино хугацаанд чинь би хүн олно гэдэг нэгт хэцүү. Хоёр дахь юм бол тэр хүмүүсийг үндсэн ажилтнаар авчих юм бол 6 сарын дараа тэр хүмүүсийг яах юм бэ те. Тэгэхээр нөгөө эйжентээр ингээд casual-аар хүн авах нь тэр хүмүүсийн богино хугацааны төслүүд дээр нь илүү их давуу тал үүсэж гарч ирдэг юм байлээ л те. Тэгэхээр болохоор энэ богино хугацааны төсөл дээрээ үндсэн ажилтан гэж авч явахынхаа оронд жоохон илүү цалин мөнгийг нь өгөөд түр хугацааны юм ажилтан авчдаг. Тэгээ хэрэггүй болсон үед ингээд за ажилчин дууссан гэж явуулчихдаг юм билээ. Дээрээс нь нэмээд одоо ингээд ажиллаж явах явцад нь тухайн хүмүүст ингээд эрүүл мэндийн асуудал тулгардаг ч юм уу те бэртэж гэмтлээ гэж бодъё л доо. Тэгхийн бол Rio Tinto хариуцдаггүй энэ агент нь хариуцдаг юм билээ, эйжент нь хариуцдаг юм билээ. Ягаад гэхээр тухайн ажилтан маань Rio Tinto-гийн ажилтан гэж явахгүй энэ эйжентийн ажилтан гэж явж байгаа учраас бүх эрсдлийг нь тэр эйжент нь даачдаг. Тийм болохоор компаниуд бас тэр эрсдлээс одоо ингээд зайлсхийх зорилгоор ийм ажилтнууд авдаг гэсэн. Тэгээд түрүүн бас хэлжсэнчлэн Rio Tinto жишээ ингээл амар олон хүн авах юм бол тэр болгоныг чи ингээд сургах хэрэгтэй болно. Сертификатыг нь авч өгөн ч гэдэг юм уу тийм ямар нэгэн ингээд бэлтгэл ажил хийн штэ. Тэр болгоно нь аягүй их зардалтай байдаг юм байна л да. Гэтэл ингээд агентаас хүн авчих юм бол тэр эйжентүүд чинь угаасаа бүх хүмүүсээ ингээд бэлтгэсэн байгаа шаардлагатай сургалтыг нь өөрсдөө орчиж ийн. Хэрвээ сургалтаа ороогүй тэр хүмүүс нь угаасаа юм туршлагатай хүн байх юм бол урьдчилсан юм шалгалт энтрийг хийгээд энэ хүн үнэхээр чадах юм уу юу гэдгийг нь баталгаажуулчт юм байлээ. Тим юмуудыг нь бүгдийг нь хийгээд өгчдөг учраас нэг өсөндөө эйжент нь бэлэн хүн бэлдээд өгчдөг учраас Rio Tinto шиг компаниуд ингээд ажиллахад бэлэн хүн хайхахаа оронд шууд эйжентээс хүний авцсан өөрсөнд нь бас амар байд юм шиг надад санагцсан. Тэгээд дээр нэмээд ингээд эйжентээс хүн авчих нь өөрөө ийм админы зардал ч гэдэг юм уу тэгээ цалин хөлсийг нь бодох ингээд сургалт ч гэдэг юм уу янз бүрийн ингээд админ төрлийн ажлууд гэдэг шүү дээ тэр болгоны ажлуудыг нь хэмнэж өгдөг тэр болгонтой холбоотой бүх гарах зардлуудыг нь хэмнэж өгдөг учраас компаниуд эйжентээр дамжуулаад ажиллах хүчин авд юм билээ. Бизнесийг бол зөндөө тайлбарлалчлаа. За тэгээд энэ бизнес маань өөрөө амар олон одоо юм ажилтнтай байхгүй юу? Тоог нь хэлж болохгүй хаа жоохон нууцлалын зэрэгтэй байх. За тэгээд тийм их ажилтнуудын цалинг нь бодно, ээлжийн амралтыг нь бодно. Тэгээд дээрээс нь тэр олгосон цалингаа бид нэр компаниудаас буюу жишээлбэл Rio Tinto-гоос нь хэмжилж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт тэр нэхэмжлэх процессыг нь бас ингээд нэг системээр дамжуулж бодох ёстой. Тэр системийг нь болохоор манай компани буюу одоо энэ жижиг стартап компани маань хариуцаж ажилладаг. Тэгээд энэ систем маань төсөл нь дуусна гэж байхгүй. Ер нь бол ингээл байнгын л тэр нь болохоо болчлоо, энэ нь болохоо болчлоо. Нэг ийм юм нэмчмээр байна. Энд нь нэг ийм шин товчтой болчмоор байна ч гэдэг юм уу. Эсвэл ажилтнуудынхаа цалин олгодог системийг энийг ингээд сайжруулчмаар байна ч гэдэг юм уу. Гэх мэтчлэн амар их тийм нэг хөгжүүлэлтийн ажлууд бол гарч ирдэг. Тэгээд тэр болгоны хөгжүүлэлтийн ажлыг нь манай компани хийдэг. Миний хийдэг бүх
одоо ажлууд төслүүд зөвхөн дотоод ажилтнуудын хэрэгцээнд байдаг гэсэн үг байхгүй. Одоо тэр том labor hiring буюу одоо тэр agent компани ажилтнууд л миний хийсэн юмыг ашиглана гэсэн үг. Тийм болохоор ер нь бол миний хийдэг ажлууд дотоод хөгжүүлэлт болоод явцдаг. Тэгээд компани болгоно нь ер нь бол Австралид янз бүрээр data analyst гэдэг орон тодорхойлдог юм шиг надад санагдсан. Манай компанийн хувьд болохоор стартап болоод ч тэрүү data analyst гэдэг орон тоон дээр би ажилладаг боловч миний хийдэг ажил маань ийм систем аналист юм шиг, эсвэл нэг project manager юм шиг тий, эсвэл одоо бизнес аналист юм шиг айгүй тийм нэг олон төрлийн ажлыг хийдэг юм шиг надад санагдсан. Зарим жишээ нь бол би сургууль дээрээ дата аналистаар бас дадлага хийжсэн. Тэгэхээр тэнд байдаг дата аналистууд юу гэдэг вэ гэхээр бүр ингээд зөвхөн л Power BI дээр ингээд дашборд хийдэг. Эсвэл зөвхөн Tableau дээр дашборд хийж бусад одоо ингээд албаныхандаа өгдөг тийм хүмүүс байсан байхгүй юу? Тийм болохоор яг ингээд компани болгоо өөрөөсөө үүрэл ажиллагаа одоо сар хүрээнээс хамаарат ч гэх юм уу тий, бас онцлогоос хамаарат дата аналист гэдэг ажлын байран дээр үнээр хийлгэж байгаа одоо ажлын чиг үүрэг нь янз бүр байдаг юм лээ. За миний хувьд гэх юм бол би яг ажил дээрээ юу идэг вэ гэхээр мэдээж одоо нөгөө том labor hiring компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ. Жишээ нь одоо нэг няба орол би цалингаа тавих гэсэн чинь энэ хүнд имэйл очдоггүй яах вэ гэх юм уу те. Тэгэх юм бол би яагаад имэйл очихгүй байгаа шалтгааныг тодорхойлоод тэрийг нь засч өгнө. Эсвэл систем аналистийн бас ажил хийн. Тэр нь юу вэ гэхээр жишээ нь одоо энд нэг юм товч нэгч гэх юм бол энэ хүмүүст илүү амар болох юм гэж гэдэг юм уу. Эсвэл энэ товчоо хүмүүст харагдуулахгүй болох чи яагаад гэвэл энийг энэ товчтой хүмүүс андуураад буруу ойлголцол үүсгээд ингээд алдаа гаргаад байна ч гэдэг юм уу те. Эсвэл бас нэг датагийнхаа quality-г шалгана. Жишээ нь одоо ингээд нэг хүн энэ компанид ажиллаж байгаа гэд 3 жилийн турш явцсан ирний 3 жилийн хугацаанд нэг ч цалин энэ хүнд шилжигдээгүй байна. Тэгэх юм бол энэ хүн чинь энэ компанид ажиллахгүй байгаа юм шүү. Тэгэхээр энэ дата чи худлаа штэ энийгээ зас яач гэдэг юм уу те. Тиймэрдүү чанарын шалгалтуудыг бас хийн. Эсвэл заримдаа ингээд манай нөгөө ажилтнуудаас гомдол ирж магадгүй штэ. Ажилтан гэдэг нь болохоор манайтай гэрээтэй нөгөө Rio Tinto-д ажилладаг ажилтнууд шүү. Тэр хүмүүсээс гомдол ирж магадгүй. Жишээ нь бид хоёр яг ижлэхэн цалинтай, яг ижлэхэн цаг ажилласан. Гэхдээ бид хоёр өөр цалин аваад энэ яагаад ингэж байгаа гэдэг юм уу те. Тэгэнгүүт энэ яг юу болсон? Яагаад ингэж манай систем маань нэвтэрчүү? Яг юу нь болохоо болоод өөрчлөгдсөн учраас ингээд зөрүүтэй цалин тавигдчих гэдэг юм уу те. Тиймэрдүү шалгах ажиллагаануудыг бас хийдэг. Тэгээд дээр нь нэмээд одоо юм нэг хөгжүүлэлт хийж болно. Жишээ нь өөрсдийнхөө ашигладаг одоо энэ payroll систем гэдэг юм л да, одоо цалин боддог систем ээ. Энэ цалин боддог систем дээр нэг ийм шин юм нэммээр байна гэх юм бол тэр хөгжүүлэлтийг нь манай босс, манай захирал өөрөө голчлон хийж ажилладаг. Тэгэхдээ зарим жижиг сажиг юм хөгжүүлэлт авах юм бол манай нөгөө хоёр хөгжүүлэгч хийждэг байхгүй юу. Тэгэнгүүт тэр хоёр маань болохоор надтай харьцуулахад ийм жоохон бизнес талын мэдлэг байхгүй гэх юм уу. Ер нь бол шинэ хүмүүс. Би болохоор яг энэ систем дээр 1 жил 4 сар өнгөрсөн жилийн 8 сараас хойш гэдэг чинь 1 жил 4 сар орчим ажилласан. Ер нь бол бизнесээ сайн мэднэ, системээ ч сайн мэднэ. Энэ хоорондоо ямар уялдаа холбоотой байдгийг ч гэдэг юм уу те. Тиймэрдүү юмнуудаа нэлээд сайн мэддэг учраас ямар нэгэн бизнестэй холбоотой эсвэл ийм нэг хөгжүүлэлт хиймээр байна гэсэн юмнууд дандаа захирлаар эсвэл надаар дамждаг байхгүй юу. Тэгэхгүй гэхээр манай хөгжүүлэгч нар өөрсдөө ердөөсөө системээ мэдгүй болохоор юуг яаж хөгжүүлэх учраас олдоггүй. Тийм болохоор ингээд би ингүүл энэний ингэдэг тийм учраас энийг нь ингэж хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг тийм шаардлагыг нь тавьдаг учраас нэг талаараа бас бизнес аналистийн ажил хийгээд байгаа юм шиг бас санагдаад байдیں۔ Магадгүй бас project manager ч гэж болно. Би тэднэрт одоо энийг ингэж хийгээрэй гэж даалгачаад тэгээд за наадах чи юу болж ийн яаж ийн гэж нэг өөрөө IT-ийн хүмүүсээсээ тий девелоперуудаас асуун. Тэгэнгүүтээ бизнес талдаа за энэ нь ийм болчлоо одоо яаж ийн болж ийн үү гэдэг тэдрийг бас ингээд хооронд нь зуучилдаг гэх юм уу, одоо хооронд нь учрыг нь олуулдаг тийм ажлыг бас хийдэг. Тэгээд мэдээж нэмээд үндсэн дата аналистийнхаа ажлыг хийн. Яг манай систем дээр байгаа датанууд маань үнэн бодит байна уу? Хэр зөрүүтэй байна? Хэрвээ шаардлагатай тохиолдолд датагаа шалгана. Мэдээж тэр анализ хийх датагаа болохоор query бичиж авна. Гэхдээ query нь болохоор яг SQL query шиг query бол байдаггүй. SOQL гэдэг Salesforce-ийн тийм арай жоохон ондоо query бичдэг. Ер нь бол жоохон концепт нь ижлэгтэй. Гэхдээ зарим одоо SQL дээр байдаг join, inner join гэдэг янз бүрийн юмнууд нь болохоор тэнд Salesforce-ийн query дээр байдаггүй. Ер нь бол айгүй хэлбэр query гэх юм уу Salesforce-ийн. Сая бичлэг хийжсэн чинь манай roommate-үүд ороод ирлээ. Тийм болохоор өрөө рүүгээ нүүгээд байршлаад дахиад солилцлоо. За тэгээд үргэлжлүүлээд ярихад тийм
query-гээ бичдэг. Тэгээд query бичиж датагаа авчаад тэрэн дээрээ анализ хийн. Нэмээд болохоор манайх нөгөө нэг юм шинэ фичерүүд бас хийдэг, хөгжүүлэлтүүд бас хийдэг гэсэн шүү дээ тий. Тэгэнгүүт тэр манай девелоперын ч юм уу манай захирлын хийсэн хөгжүүлэлтийг нь би тест хийж үздэг. Тест хийхдээ болохоор ингээд бизнес талаасаа илүү тест хийдэг гэх юм уу. Энэ нөхцөл дээр энэ ажиллаж гин үү, ингүүл яах вэ, тэгвэл яах вэ гэдэг юм уу тий. Бизнес талын тестүүдийг нь би эхэлж өөрөө хийчээд тэгээд үнэхээр болж байна гэх юм бол production дээр тавиад тэгээд ажиллаулдаг. Тэгээд одоо нөгөө үндсэн бизнесийн хүмүүст хүлээлгэж өгдөг гэх юм уу. За тэгээ мэдээж нэмээд манай одоо Nyaponor ч юм уу эсвэл хин нэгэн ийм тайлан авмаар байна гэх юм бол тэр тайланг нь мэдээж Salesforce дээрээ одоо нөгөө payroll систем дээрээ тайланг нь би бэлдэж өгнө. Тэгээд мэдээж data analyst хүн байна да. Power BI дээр бас dashboard хийнэ. Гэтэ би энэ дээр бол үнэхээр сайн биш. Энийг бол сурж байгаа. Salesforce-оос датагаа real time аваад тэрнийгээ шууд Power BI дээр харуулах байдлаар тийм тайлан бас бэлтгэдэг. Тэгээд тэрнийг манай девелопер ер нь бол байнга хийждэг гэсэн. Тэгээд сүүлийн үед энийг бас би хийж сурмаар байна гэд. Тэгээд энийг бас би өөр дээрээ шилжүүлж авч байгаа. Дээрнээс нь нэмээд манай энэ компани бүх хөгжүүлэлт чинь одоо дотоод хөгжүүлэлт байгаа шүү дээ. Дотоод ажилтнуудад зориулсан хөгжүүлэлт. Тэгэнгүүт тэд нар ингээд шаардлага бүр үнэн бүрхэг өгчдөг байхгүй юу. Жишээ нь одоо зүгээр ингэдэг заяо. Би ингээд А-цэгээс Б-цэг хүртэл хүрмээрэн надад ингээд явдаг энэ А-цэгээс Б-цэг намайг аваачих тийм нэг юм л хийгээд өччих гэд хайчдаг байхгүй. Тэрнээс биш тэр нь одоо машин байх юм уу, мотоцикл байх юм уу, эсвэл дугуй байх юм уу, хэр том хэмжээтэй байх юм, хаалгатай байх юм уу, хаалгагүй байх юм уу энэ төр гэд тийм шаардлагуудаа ердөөсөө нарийн өгдөггүй зүгээр л намайг хүргээд өччих нэг юм хийгээд өчгөөл гэд хайчдаг. Тэгэнгүүт би ингээд хөгжүүлэгч нартай ч юм уу эсвэл цаашаад ингээд манай захирал бас хөгжүүлэлтээ хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг яаж хөгжүүлэх вэ гэдгээ бид нар өөрсдөө хоорондоо дотроо ярьж агаад тэгээд энэ нь ингүүл зүгээр маань хэрвээ ингэхгүй бол тэд нар чинь ингэж штэ ч гэдэг юм уу тий. Тиймэрдүү бизнес шаардлага заримдаа бид нар бас өөрсдөө бодож олж аваад хөгжүүлэлтээ хийдэг. Тийм болохоор бас нэг бодлын энэ нь одоо бизнес аналистийн ажил юм болов тий. Ийм ажил бас хийдэг. Тэгээд нэрээ хамгийн чухал сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа марцсан байна шүү дээ. Тэр нь болохоор data migration-ы төсөлөөсөн. Манай компани болохоор ингээд бас олон бизнесүүдийг худалдаж аваад өөрсөндөө нэгтгэдэг юм байлээ л дээ. Сүүлд болохоор нэг өөр хөдөө байдаг. Эндээс нэлээд хол байдаг нэг уул уурхайн бизнесийг бас худалдаж авсан юм байлээ. Тэгэнгүүт тэр бизнес нь өөрсдийн гэсэн одоо CRM системтэй мэдээж өөрсдийн гэсэн цалин тавьдаг системтэй бүх юм ингээ манай системээс шал ондоо байсан. Тэгэнгүүт тэр системүүдийг нь бид нар өөрсдийнхөө одоо payroll систем рүү CRM систем рүү нэгтгэдэг тийм төслийг хийсэн байхгүй юу. Тэгээд энэ төсөл маань өнгөрсөн 1 сараас 12 сарыг дуустал гэдэг чинь бараг 12 сарын турш үргэлжилсэн юм төсөл байгаа юм. Тэгээд би энэ төсөл дээр анханасаа эхэлж оролцож яваад data migration-ы төслийг нь яг би өөрөө гардаж хариуцаж хийсэн. Тэгэхээр нэг өсөндөө ингээд CRM систем дээр байсан дээрээс нь payroll систем дээр байсан ингээд хоёр систем дээр байсан бүх датаг нь би одоогийн өөрсдийнхөө ашигладаг payroll систем рүү манай payroll систем нь гэхдээ бас CRM-тэйгээ нэгдсэн юм систем байдیں۔ Тэрлүүгээ би ингэж зөөсөн гэх юм уу. Тэгэхээр чи мэдээж database дээр ажиллаж байгаа database-асаа би бүх одоо query бичиж чаад өөр хэрэгтэй бүх тоо мэдээллүүдээ датануудаа гаргаж авна. Тэгэнгүүтлээ тэр датануудаа бүгдийг нь цэвэрлсэний дараагаар одоогийн энэ системдээ тааруулах зорилгоор одоо жишээ нь хамгийн наад захын жишээ нь ингээд он сарынхаа форматыг өөрчлөгч гэдэг юм уу те. Тиймэрдүү ингээд mapping ажлууд хийсэн. Тэгээд mapping хийгээд бүх юм жин там болсны дараагаар бүх датануудаа одоогийн систем рүү ингээд зөөсөн. За тэгээд тэр зөөх процесс нь бас зөндөө асуудлууд одоо нөгөө нэг юмнууд тулгарт юм билээ. Зарим дата чинь ингээд манай систем бол зайлшгүй байх ёстой дата гэж байгаа боловч нөгөө одоо хуучин систем дээр тэр дата ногт байдаггүй. Тэгэнгүүт тэр датаг нь би хаанаас хайж болох вэ гэдэг юм уу те. Тиймэрдүү одоо асуудлуудыг бол зөндөө гарч ирсэн. Тийм учраас манай энэ төсөл маань бас нэлээд хүлээгдсэн. Нэмээд дээрээс нь Австралийн энэ labor hiring industry гэдэг чинь өөрөө айгүй тийм комплекс, айгүй тийм өргөн цар хүрээтэй амар олон шаардлагатай тийм зах зээл юм байлээ л дээ. Манай Монгол шиг ийм хэлбэрхэн юм байдаг юм биш юм байлээ. Зүгээр нэг наад захын жишээ заяо. Би 5 цаг ажилласан болвол заавал break буюу одоо амралт авах хэрэгтэй.
Тэгээд хэрвээ надад энэ 5 цаг ажиллаад амралтыг өгөхгүй бол цалин нь тэгж бодно гэдэг нэм журамтай. Эсвэл би ингээд 2 shift гарна шүү дээ. Тэгээ 2 өдөр ажиллаа гэж бодъё л доо. Тэгэхдээ эхний өдрөө би өдрийн 3 цагаас ажиллаад орой 10 гэж тарчин. Тэгэнгүүтлээ маргааш өглөөний ажил нь би дахиад 6 цагт эхэллээ гэж бодъё л доо. Тэгэнгүүт би орой 10-аас тарчаад өглөө 6-д ажилдаа ирж байна гэдэг чинь би 2 shift-ийнхээ хооронд 8 цагийн зайтай байгаад тэгэнгүүт энэ нь хамгийн багадаа 10 цагийн зайтай байх ёстой байдаг юм байна хуулиндаа. Хэрвээ энэ нь 10 цагаас бага байгаа тохиолдолд миний 2 дахь өдрийн shift-ний ажилласан цагийг нь жирийн буюу ингээ normal time цагаар биш илүү өндөр цалингаар бодох ёстой энэ төргээ бүр хуульчлаад өгсөн журамлаад өгсөн байт юм лээ. Тэгэнгүүт энэ болгоныг чинь ингээд зохицуулахын тулд бид нар бас дахиад шинээр ингээд өөрсдийнхөө систем дээрээ өөрчлөлт оруулж байгаа байхгүй. Тэгээд энэ мэтчлэн хөгжүүлэлтүүд хийгдээ. Тэгээд айгүй их хугацаа шаардсан 1 жил үргэлжилсэн юм төсөл байгаа. За тэгээ ямар ч тач миний хувьд энэ бичлэгийн болон төслөө нэвтрүүлжээл хийдаа гэж бодож исэн боловч за төсөл нэвтэрчээд хүмүүс ихний цалингаа авчаад тэгээд 1-2 хончоод ямар нэгэн гомдол ирсэн үгүй юу гэдгийг хүлээчээд би хий гэж бодоодсэн байхгүй. Ягаад тэгэхээр ингээл амар лав бичлэг хийждэг. Тэрний дараагаар ингээл баахан миний ажил одоо би буруу датаг нь хоорондоо зүүцсэн байх ч юм уу те эсвэл ямар нэг юм алдаатай хийцэн байх ч юм билүү гэж одоо жоохон айгаад энэ бичлэгээс хүлээгээдсэн. Тэгээд азар өчигдөр цалин тавьсан өнөөдөр ямар нэгэн хүнээс ямар ч гомдол ирээгүй би бүх датаг нь ямар ч байсан зөв зөөсөн бэлээ. Тэгээ мэдээд бүх тесттэй холбоотой ажлуудаа тестүүдээ айгүй сайн хийсэн учраас ямар нэгэн алдаа гараагүй юм шиг байна гэж би одоогоор харж байна. Одоогоор ямар нэгэн гомдол алдаа юм юу ч ирээгүй байна. Ер нь бол энэ data migration төслийг бол би хийхдээ нэг их айгаагүй. Гэхдээ хамгийн сүүлд нилээ одоо нөгөө нэг айж сандарсан нэг юм байсан юу вэ гэхээр би хүмүүсийн одоо банкны мэдээллийг зөөхтөө хамгийн их айсан гэх юм уу. Яагаад гэхээр би одоо РК гэдэг нэртэй тэнд чинь жуман хүн байгаа штэ тий. Тэгэнгүүт тэр РК-нуудынх нь хоорондынх нь банкны дансыг нь зөрүүлчих юм бол миний данс өөр нэг хүнд очиж чинь хэрвээ би магадгүй ингээд өөр бүр ингэ шал ондоо дансны дугаар тий шал энэ компанид ажилдаггүй РК-гийн дансыг зөөчих чинь билүү хинч мэдэхгүй шүү дээ. Ажлаасаа гарсан РК-гийн дансыг ажилдаг РК-гийн дансны оронд тавьчих чинь билүү. Тиймэрхүү асуудал гарахыг үгүйсэхгүй. Тийм учраас би ингээд мөнгөтэй холбоотой асуудал учраас ингээд дансны мэдээллийг нь буруу зүүцсэн байх үедээ ч гэдэм үү. Тиймэрхүү юм дээр бас нэлээд айгаад исэн. Тэгсэн чинь одоогоор бол харьцангуй гайгүй байна. За тэгээ ямар ч байсан ингээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлаа дуусгасан. Тэгээд энэтэйгээ бол балаад сүүлийн 3-7 хоног бичлэг оруулж чадсангүй. Гэхдээ зөндөө том ажлын ард гарсан учраас ингээд түрүү хэлсэнчлээ өөрийгөө уучлалцсан. За тэгээд цаашид бол бичлэгээ тогтмол оруулаад явнаа. Нэмээд хэлэхэд data analyst гэдэг бол манай компанийн хувьд нэг иймэрдүү ажил хийдэг. Түрүү хэлсэнчлэн компани болгоны хувьд data analyst-ууд аюу өөр юм хийдэг. Миний хувьд гэх юм бол би энэ ажилд аюу сэтгэл хангалуун байдаг. Яагаад тэгэхээр би чинь дөнгөж юм IT-ийн одоо индустрид шинээр ороод ирсэн хүн байгаа шүү дээ. Тэгэнгүүт зөвхөн Power BI дээр л ажилладаг болчвол би чинь аюу үн цэнгүй хүн болчихно. Тийм учраас өөрийнхөө бүх чадах боломжтой одоо бүх скиллүүдээ тий уур чадваруудаа сайжруулахын тулд айгүй их төрлийн юмнууд би хийж сурмаар байсан. Тэгэнгүүт яг л миний энэ одоо ажиллаж байгаа компани намайг бүх чиглэлээр хөгжүүлж чаддаг ийм ажил учраас би энэ ажилдаа айгүй дуртай. За тэгээ миний ажлын талаар манай байгууллагын талаар сонирхсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя баяртай.